Эдийн засгийн эрхчлөөний тухай бид нэр ярилцж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн эрхчлөө гэдэгт хамгийн гол чухал зүйл юм гэвэл энэ ч хүн хөдөлмөрсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байх эрхчлөөний тухай асуудал. За тэгэхээр энэ удаад нэг гоё жишээ байгаа. Тэгэхээр тэр маань юу гэхээр хүн хөдөлмөрлөж явах хэвээр. Тэгэхээр тэр хөдөлмөрийн үр шим хүнд яаж ирж ядг вэ? Хүн тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хэрхэн хүртэж хэрхэн амьдрал ахуйгаа ингэж сайн авч явдаг вэ гэдэг тэр үн цэнийг мэдэрсэн нэг хүн байдаг. За тэр бол манай Чулуун Пүрэв ах. За тэгэхээр та бүхэн одоо манай Чулуун Пүрэв ахын ярианаас энэ хөдөлмөрийн үн цэн гэдэг имийг маш ойлгохыг хичээж сонсоор. Намайг Замсрангийн Чулуун Пүрэв гэдэг дархан цомын гуугууд өгөн байгаамаа. Шүүр гэдэг энэ одоо нэгсэнд миний хувьд бол мэрэгжил юм да. Аав аймагт байхад л би хийж эхэлсэн хүн л дээ 70 оноос одоо 50 гаруй жил осолж байгаа юм. Намаа одоо энэ Дархан аймгийн залуучууд нэг амун уурын юм соном өвөө явж яана гэдгийг. Би нэг жижигхэн камаад гуунаад хэдий шүүр ачаал зарах гэж дахив шүү дээ. Манай өгшин бас тахтай 8 хийнэ. Төрсөн нутгийн маань одоо ариун цэвэр соёлтод тус нэмэрч болдгийг. Дарга даамлаасаа эхлээд ажилчин өвгөн миний бүгд нэг сэтгэлтэй, нэг чулуун зоригтой улсынхаа төлөө гэсэн бас сайн санаатай явж байвал эрэгтэй юм да. Хувийн хвтийхэн бол юм ихэж биштэй. Ярих юм байхгүй. Дүндээ үйлдвэрүүд ажиллаж байсан. Одоо цум хаалттай байна шүү дээ. Энэ би харуулж явдаг. Энэ дотор байдаг одоо нэг баг зэвсэг гэдэг нь байдаг юм уу, байдгүй юм уу? Үйлдвэрүүдээ ажилд нь оруулаад. Энэ сайхан хүүхдүүдэд мэрэгжил олгуулад. Ингээд энэ ажил гэвэл одоо улсын хөгжилд хэрэгтэй юм. Ажил хийв юм ам тусдаг шүү дээ. Хөдөлмөрлөж Монгол улсаа хөгжүүлэх номтой шүү дээ.